294-р цэцэрлэгийн биеийн тамирын багш нарын дунд зохион байгуулсан хамтдаа хөгжиж сайн туршлага үзүүлэх ажлын талаар танилцуулж байна. Мэргэжлийн багш нарын бүлгээрээ хамтран бие биелдийн төвшин тогтоосон өсөлтийн судалгаа, хавтгай тавхаатай хүүхэд илрүүлэх судалгаа, биеийн галбирыг тодорхойлох судалгаа авч ажиллаж байна. Эдгээр судалгааг авснараа бага насны хүүхдийн бие биелдэг болон биеийн галбирт өөрчлөлт орохоос үргэлжлэн сэргийлж, тоглоомын аргаар дасгал хийлгэснээр эрсдлээс урьдчилан сэргийлж бүхтгүүр нуруутай болох, хавтгай тавхаатай болгоно ихс байгаа учраас 2-5 настай хүүхдүүдээс дээрх судалгааг авч хэрэгжүүлсэн. Нуруутай болох дасгалыг 30 минут хэлгэж, бүлгийн хүүхдүүдийг унтахаас өмнө чирэгжүүлэлтийн давсмаар гიშгүүлж хөвшсөн. Бага насны хүүхдийн биеийн галбирт өөрчлөлт орж байгааг илрүүлснээр тухайн хүүхдэд томчлох дасгалыг эцэг их асан хамгаалагч нартай хамтран дасан сайжруулах дасгалыг тогтмол хийж, бүлгийн багш нартай хамтран биеийн галбирыг засан сайжруулах саналтай дасгалыг өглөө бүр хийж хэвшснээр хүүхдийн бие биелэлтэр болон өсөлт хөгжлийг дамжин ажиллаж байна. Багш удирдан чиглүүлж, эцэг их гэрт дэмжих, хамтран уялдаа холбоотой ажиллах нь хүүхдийн хөгжилд үзүүлж байгаа харагдаж байгаа юм. Сургалтын хэрэглэлтийн гар доор материал ашиглан хүүхдийн эрүүл аюулгүй байх